За баярлалаа. Тэгэхээр улсын хурлын хаврын чуулган нэгдээд нэг удаагүй л байна л да. Тийм учраас энэ бидний чуулганы завсарлагаар хөдөө оронтоор явж иргэдтэй уулзаж саналуудыг нэлээд сонссон. Ер нь бол засгийн газрын үйл ажиллагаа тэр дундаа энэ том төслүүдийн талаар иргэдийн мэдээлэл авах сувгч их болсон юм байна. Иргэд ч одоо энэ талаар бол асар их мэдээлэлтэй болсон юм байна. Ажлыг хариуцж байгаа улсууд бас мэдээж хэвлэл мэдээллийн хэрэгслэр мэдээллийг сайн хүргэж байгаа бололтой байна. Өөрөөр хэлэх юм бол тэнд одоо очиод оюутлага тавталгааны талаар тайлбарлах хэрэггүй шууд одоо харилцан яриа ингээд өрнөөр эхэлж байгаа. Одоо яавал ингүүл яах вэ? Тийм учраас би энэ иргэдийн зүгээс гараад байгаа санал анхааралд нь хүрсэн 2-3 зүйл асуух гэдэг. Нэгдүгээр энэ сонин хэвлэлээр ч одоо 100% ард түмэнд өгч болно, бүгдийн иргэдэд өгнө болдгийм байна гэдэг ингээд юм яваад байдаг. Гэтэл энэ маань цаанаа бас тооцоотой судалгаатай юм байдаг. Ер нь зүгээр иргэдийн дунд хүлээлт бол энэ аж ахуйн нэгж компаниудад өгөх нь бол болохгүй юм байна. Үндсэн хуулийн хэмжээний асуудал юм байна гэдгийг ойлгосон байна. Тийм учраас тэр хаян хэрваа гишүүн чихээ гишүүн бид гур өнөөдөр тэр өглөө тэр төсөл өргөн барьсан. Тэгэхээр энэ талаар засгийн газрын байр суурь яг ямар байна вэ? Одоо зүгээр ингээд бид нар ингэж ярьж байгаад 10% дээр үлдчих юм уу? Үнэхээр одоо ярьж байгаад 20 болгох юм уу? Энэ талын байр суурийг сонсомоор байна. Хоёрдугаарт хэрвээ энийг ингээд энэ 20%-ийг нь ард түмэндээ ингээд тарааж өгөх юмаа гэвэл үүнтэй холбогдуулаад ард түмэн бас ийм хүсэж байгаа юм. Заримыг нь худалдмаар байна гэж. Худалдах болохоор бид юу хэлж ийм гэхээр ягаан цахир таслах шиг юм болчихно одоо болохгүй штэ. Гэт ингээд өшөө гой юу хэрэглээ явж байгаа. Одоо ингээд энэ өчтөрүүлжтэй юмуудыг яриад байгаа байхгүй юу? Ийм усууд төрдөг ингээд. Тэгэхээр энэ дээр нь үе шаттайгаар одоо тэрийг зохион байгуулах тодорхой хугацаа өгөх юм уу? Тийм талын одоо бодлого юу байна вэ гэж. За 3-дугаарт бас энэ ард түмний дунд яваад байгаа. Хөрхий одоо энэ готын гудамжаар хүмүүс яваад байна. Одоо уулзах гэсэн, яах гэсэн оюутлагад ажилд орох гэсэн. Яах гэсэн тавталгад ажилд орох гэсэн. Тэгээд сургалт семинар явуулж байна гэж байгаа. 120 гаруй 20 орчим мянган ажлын байр бий болно гэсэн анхны тоо явсан. Тэгээ яг хөө ингээ үе шаттайгаар тэр хэмжээнд хүрэх байх. Тэгэхээр энэ сургалтуудыг яаж зохион байгуулах нь иргэд яг одоо энэ ажлын байртай болох чиглэлээр барьж байгаа бодлого юу байна вэ гэж. Ийм нэг 3 асуулт. Дөрөвдүгээрт яг хөө бас хэн хүмүүс санаа зовж ирсэн баг. Би засгийн газар тэр дундаа одоо хуулиудаа тэр юм энэ гадаад юм сангийн яам эдэрт өнөөдөр баяр хүргэх гэсэн. Тэр Паушак гэдэг нөхөртэй хийсэн маргаанч нь Монгол улсын засгийн газар Монголын ард түмний ялалтаар төгссөн юм байна. Та бүхэнд энд баяр хүргэе. 1.5 тэрбум доллар нэхэгдэжсэн багахан өрөнгөөр шийдсэн байна. Баярлалаа. За. Хөрөл Баатар сайд. За. Одоо ир гишүүн, хаян хэрвээ гишүүн, жигэ гишүүдийн тэр санал байгаа. Нөгөө талаас Яабатцор гишүүн, Батбаяр гишүүн нарын бас ийм санал боловсруулагдаад явж байгаа. Би тэрүүн хаян хэрвээ гишүүн, жигэ гишүүн нарын нэрийг хэлээгүйдээ бас уучлал хүсэж байна. За, улсын хурлын тогтоолын тэр аж ахуй нэгжүүдэд олгох тэр 10%-ийг ард иргэдэд олгуул яасан бэ гэдгийн санал байгаа. Засгийн газар дээр энэ аж ахуй нэгжүүдэд олгуул хичнээн аж ахуй нэгжид олгох юм байна. Артталт нь ямар хүмүүсүүдэд очих юм байна. Аймаг орон нутгаар нь аваад үзвэл ямар аж ахуй нэгжүүдэд очих юм байна. Ямар салбарын аж ахуй нэгжүүд эндх төлхөө байж байгаад авдаг байдлаар нь засгийн газар судалгаа хийж үтсэн юм а. Тэгээ түрүүн миний хэлдэг хэрвээ энийг тэр 53 аж ахуй нэгжээс 50% нь чагтан данс гаргадаг. Дахиад түүний 50% нь 10 хүртэлх орлоготой гэд үцхээр цаана 13 мянган аж ахуй нэгжүүд үлдчихэж байгаа. Тэгээ 2700 хүн үүнээс 100000-ын эзэстэй байна. 2700 хүн. Тэгээ оюут толгой 5 толгой нь 10%-ийн дөхөн бол шудраг биш юм байна гэдгийг засгийн газар дээр яригдчихсэн. Ингээд нийтдээ ингээд 5 гишүүдийн энэ аж ахуй нэгжид олох хэвээр 10%-ийн саналыг 10%-ийг ард иргэдтэй 10% болгож хувааж өгөө гэдэг санал засгийн газар дээр одоо ирж байгаа. Ирэхээр нь бид нар судалж үзээд холбогдох хууль ном журмын дагуу хариуг нь өгнө гэж үзэж байгаа. Улсын хурлын тогтоол гарцсан тогтоол байгаа учраас үүнийг нь засгийн газар өөрчилж чадахгүй. Хоёрдугаар засгийн газрын хуралдаанаар яг эзэслэж энэ нэрээгүй эзэслийн шийдвэр гараагүй байхад өмнөөс нь би ийм тийм болмаа гэж бас хэлэх нь хэдэрхий хариуцлагагүй зүйл болох байхаа гэж бодож байна. За ард иргэдийн хувьд бол энэ хувьцааг одоохондоо бид нэр хувьцаа
хувьцааг нь олгоцсон байгаа. Худалдаж арилжах боломж бол нээгднэ. Гэхдээ хизээ вэ гэхээр бид нар нэгдүгээрт нь тэр цэнхэр ягаан тасбар шиг түүхийг давтагдуулахгүй тулд ард иргэдийн үн цаасны талаар, хөрөнгийн биржийн талаар холбогдох сургалт ойлголтуудыг нэлээд сайн өгөх ёстой гэж үзэж байгаа. Ингээд засгийн газрын тогтоол гаргахдаа боловсролын сайд, отхон баяр, хөрөнгийн биржийн удирдлагууд мөн төрөмч орооны дарга сугар нарт бол энэ ард иргэдэд энэ үн цаасны талаар, хөрөнгийн биржийн талаар холбогдох ойлголтуудыг олгох чиглэлээр одоо сургалт зохион байгуулаа гэдэг үүргийг бол өгдсөн байгаа. Тэгэхээр нэгдүгээр энэ ажил хийх хэрэгтэй. Хоёрдугаарт нь энэ хувьцаа хизээ зарах вэ гэхээр 5 толгой үнэтэй байх үед нь бол зарах нь бол чухал байгаа маа. Тэгэхээр одоо дэд үтсийн асуудал нь шийдэгдээгүй, гэрээ хэлцлүүд нь хийж дуусаагүй байгаа. Одоо зарах юм бол энэ үнэгүй үнцэн хүрэхгүй юм байна. Тэгэхээр энэ үнцэн хүрсэн үед нь бол засгийн газрын зүгээс энэ худалдах чиглэлийг нь бол гаргана гэж үзэж байгаа. За бас нэг хүндрэл байгаа нь юу гэхээр энэ худалдаа хийх гэхээр энэ манай хөдөө орон нутагт үнэхээр бирж гэдэг зүйл брокерийн пүүсүүд дилерүүд нь байхгүй байгаа. За байсан хэд нь болохоор одоо их эвгүй түүхүүд байгаа юм л да. Жишээлбэл тэр Сэлэнгийн Бадрал гэдэг хүн газар тариалангийн компанид хувьцаа эзэмшижсэн иргэдийн хувьцааг тэр өөрийнхөө брокерийн пүүсээр төвлөрүүлж аваад мөнгөний зараад мөнгөний аваад гадаад гараад одоо 10 орчим жил болсон байна. Завхан аймагт мөн ялгаа байхгүй нэг юм үйл ажиллагаа явуулдаг компани ард иргэдийн мөнгийг аваад ингэсэн байна. Тэгэхээр үүнтэй холбогдуулаад энэ аймаг орон нутагт энэ хувьцааг зарж борлуулах үйл ажиллагааг ямар сувгаар яаж хийх ёстой вэ гэдгийг нь холбогдох судалгааг нь гаргаж ирж танилцуулаа гэдэг үүргийг бол энэ төрөмч орооны даргад бол өгсөн байгаа. Ингээд иймэрхүү бэлтгэл ажлууд нь хийгдсэний дараагаар энэ хувьцааг борлуулах ажлыг хийж эхлэхгүй бол бас дунд нь ард иргэд тохирох. За энэ ард иргэдийн бүрэн гүйцэд мэдээлэл байгааг нь ашиглаад одоо хэтэрхий сэргэлэн цоо хүмүүсүүд ашиглах ийм боломж бол нэгдэж байна. За болоогүй. За суурд дарга. Нэмээд хариулъя. Би хоёрхан мэдээлэл хэлчих гэсэн юм аа. За. Нэгдүгээр өнөөдөр Улаанбаатарт хөрөнгө оруулалтын бүх банкуд, аудитын компани, хуулийн зөвлөх, Лондонгийн хөрөнгийн бирж, Хонконгийн хөрөнгийн бирж, Монголын хөрөнгийн бирж цуглаад одоо нэг IPO төлөвлөгөөг эцлэн ярьж байна. Тэгээд эднэрээс нэг л зүйл анхааруулж байна. Бас гишүүдийн сонор төрөгхэд хэрвээ одоо чи нөгөө хувьцааныхаа үнийг өндөр байлгах талаар маш нарын графикта бодлого явуулна. Хэрвээ тэр 3 тэрбум хувьцаа байгаа шүү дээ, тийм ээ. Тэрийг гинт зах зээлд нийлүүлчихвэл аюул болно шүү гэж яаж болгоомжлуулж байгаа. Тэгээд түрүүний Хөрлөбатар сайдын хэлдгээр үе шаттайгаар одоо тэдгээр зарж болно, нэг цаг нь болохоор ард түмэнд хэлэх нэгдүгээр шүү дээ. Хоёрдугаар Дотгон баяр сайд ветеринary тушаал гараад энэ сургалт иргэдийн сургалт сурталчилгааны хөргөн хүрээг хамгаалсан ажил эхэлсэн. Одоо түрүүчээс сурталчилгаа эхлэх явж байгаа нэлээ сайн явж байгаа гэж ойлгож байгаа. За баярлалаа. За зурагч сайд нэмэ хариулъя 1 минутанд. Оюу толгойн хувьд бол энэ 3300 хүний сургалт ингээд дууслаа дахиад нэмж хүмүүсийг бол аавна. Ер нь яаж хуваарлж байгаа вэ гэхлээр аймаг дүүрэг хороо сумд нэг хуваарлж байгаа шүү. Яг хүн амынхын тоогоор. Жишээлбэл манай энэ Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорон дээр 45 хүнээс шалгалт аваад 7 хүн нь сургалтандаа суугаад харамсалтай нь бас 3 гарцсан юм байна л дээ. Гэхдээ бол тийм яг аймаг дүүрэг хуваарлаад орон тоон квотын нөгөөд тэрнийхээ дагуу нэг жижиг шалгалтууд яваа сургалтанд хамрагдж байгаа. Гэхдээ мэдээж зэрэг энэ 3300 бүгд одоо тэнд ажилд орохгүй бос мэдээж зэрэг сургалтынхаа дүнгээрээ ур чадвараараа орж таарна. Гэхдээ энэ хүмүүс бол цаашид бусад компаниудад ажил төрөлд орох магадлал бол маш өндөр болно. Өнөөдөр гэхэд жишээлбэл зүгээр Гагнуурын 7 дугаар зэргийн Гагнуурчингийн цалин гэхэд Улаанбаатар хот энэ урагшаа яваад ирсэн одоо уртлын төслүүдтэй холбогдуулаад 3 сая төгрөг хүрсэн тийм магадлал маш их яригдж байна барилгын компаниуд. Тэгэхээр энэ сургалтуудыг бид нэр эрчимтэй бас зохион байгуулах талаар эрэлт хэрэгцээ байгаа яг энэ мэргэжлүүдийн талаар сургалт зохион байгуулалт. За чихээ гişүү асуултаа тавь. За болов яасан таны асуултанд дураг 10 хэдэн минут хариулъя. За одоо одоо зуралтад явах хэрэггүй л та гол нь бол өөрийнхөө оруулж байгаа асуудал хариу авах шиг байна. За ганцхан зүгээр хариултаас би магадгүй би асуултаа буруу тавьсан байж магадгүй би бодож суудаг юм л та. Яг зархыг яарсан тийм сэтгэл зүй бол байхгүй гээ. Зүгээр тодорхой хугацааны дараа тодорхой хэмжээтэйгээр одоо зархыг зөвшөөрнө үстэй гэж байгаа. Ягаан цагт таслуурынхаа одоо гонигтэй төвхийг бол маш сайн санаж байгаа. Дээрээс нь
өв залгамжлах талаас нь тайлбар хэрэгтэй юм бэл. Тийм юм байж болох уугүй юу гэдэг. Байвал яах вэ гэдэг тийм бэл. За хүрлээ. Өв залгамжлахны яахын зархим хэзээ байвал оновчтой. За 5 толгойн хувьд бол энгийн хувьцааг бол үе залгамжлуулаад явна гэж одоо ойлгож болно шүү дээ. Тэр хүнд гэр бүлтэй байна, үр хүүхдүүдэд шилжүүлээд явчих болно. Давуу эрхийн хувьцааг бол нөгөө Эрдэнэс эмгээлэг толгой компани байх үед бол давуу эрхийн хувьцаан дээр өв залгамжлах тухай бол асуудал бол байхгүй.